Сайн байцгаана уу? Өнөөдрийн MSC Talks-аар болохоор 10A ангийн Мишелийг өөрөх болно. Манай Мишель Виолончелоор суралцаад олон улсын тэмцээнд аюу амжилттай оролцсон ийм мундаг, ийм хөөрхөн охин байгаа. За тийм Мишелигээ дуудацгаая. За сайн байна уу? За MSC Talks-ийн одоо урилгыг авч ярилцж байгаад баярлалаа. Баярлалаа. Оролцож байгаадаа баяртай байна. Мишель маань одоо өөрийгөө танилцуулна уу? За би Монгол Улсын консерваторийн 10 ангийн сурагч Мишель. Морин ил хөгжмөөр 10 жил хичээлж байгаа. 16 настай. Мишель маань одоо бэлэнжил хөгжмөөр 10 жил сурцгаа. Тэгээ энэ хооронд гаргасан амжилтуудаас одоо хуваалцаач. За чулууны концертанд чулууны тэмцээнд 3 дугаараар эзэлжсэн. За тэгээ Америкийн Crescendo'д болохоор 1-р байр, 2-р байр эзэлжсэн. 2 удаа оролцсон. Хамгийн 2 дугаар тэмцээн нь болохоор Чехийн Terranova гээд өсвөрийн морин илчлийн тэмцээнд болохоор 2 удаа оролцоод хоёуланд нь 3 дугаар байр эзэлсэн байгаа. Зөндөө олон улсаар болоод үзсэн тий. Хамгийн гоё газар нь юу байсан? Хамгийн таалагдсан нь болохоор Чех байсан. За Чехийн тэмцээний талаар гэвэл тэмцээндээ явахаас өмнө айгүй их давтаж, айгүй их багштайгаа ажилласан, өдөр шөнөгөө давтсан. Тэгээд манай багш надад ингээд хэлдэг байсан байхгүй юу? Чи айгүй техник муутай, хоёлаа одоо сэтгэл хөдлөлөөрөө л өөрийгөө илэрхийлэх байдлаараа л хоёлаа байранд орох байх та. Сайн одоо техникээ сайжруул, хурууны дасгал хийгээл аюу хэлдэг байсан. Бусад улс орны хүүхдүүдийг ингээ харсан чинь тэдний ингээд хуруу гарных нь хүч тэгээл техникүүд нь бүр амар мундаг байсан. Тэд нэр өдөр нь ингээд давтж байгааг нь ингээд сонсонгууд зөвхөн гамитүүд л тавтдаг. Дуугаа шалгуулах байгаа мөртлөө гамитүүд л тавтаад байдаг. Одооноос эхлээд манайхан техникээ сайжруулах хэрэгтэйг бол би өөрийгөө бол маш сайн ойлгосон. Гадаад хүүхдүүдийн надаас дутчихсэн нэг юм нь болохоор сэтгэл хөдлөл, өөрийгөө илэрхийлэл юм чөлөөтэй байдлаасан. Би тэднээс энүүгээр илүү их даваа талтай. Маш их хариуцлага, маш их үүрэг даалгавар, маш их давтчихж л очих хэрэгтэй гэдгийг ойлгосон байгаа. Морин хил буюу виолончел нь миний бодлоор босоод хөгжмөөсөө ямар онцлог даваа талтай вэ гэхээр нарийнханж бүдүнж дуурч чаддаг. Манай хөгжмийг болохоор охин хүүхдэд тохирдгоо гэж айгүй хүмүүс ярьдаг юм байлээ. Ингээд суугаад охин хүүхэд тоглохоор муухай харагддаг гэж мэгээд тиймэрхүү айгүй муухай буруу ойлголттой байдаг юм байлээ. Миний бодлоор болохоор морин хил хөгжмөж нь болохоор эмэгтэй хүний гал бриг дуурайсан, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн илэрхийлдэг хөгжим байгаа. Тийм болохоор эмэгтэй хүнд харин ч илүү их зогтдог. Хөгжмөө өөрөө явдаг болохоор та хаанч очсон саналал ах юм бол бүр дэлхийн хаанч очсон хөгжмөө хинт ч тоглож хэнийг ч ингээд гой соён гэгэрүүлж ямар гоё юм хөгжим аялгауг хинт ч сонсгож болох байгаа. Манай сургуулийн виолончелийн анги нь болохоор өмнө нь цөөхөн хүүхдтэйсэн. Одоо харин амар олоолаа болж байгаа. Энэ бол амар баяртай байдаг. Манай хамгийн гол виолончелийн илэрхийлэл бидрийг ингээд авч явдаг хүн бол манай Дулам Сүрэн багш байгаа. Манай Дулам Сүрэн багш нь болохоор миний мэргэжлийн багш. Виолончелд маш алдартай хүн байгаа. Манай багш амар мундаг. Ингээд хүүхдүүдийг болгочих юмсан, бүтээчих юмсан, тэмцээн оролдоонд оруулах юмсан, амжилттай явуулчих юмсан гэдэг ийм сэтгэлгээгээр биднэрт ханддаг. Бид нарыг маш төвчээртэй, маш юм тэмүүлэлтэй зөв хүн болгоход манай Дулам Сүрэн багш айгүй их хүчин нөлөө үзүүлдэг. Багштаа маш их баярлаж явдаг байгаа. Одоо шууд гоё тоглоом руу орох. Сургуулийнхаа хүмүүсийн ингээ бүр амар ойр тулсан юм зургнуудыг харуулсан заяа. Тэгээ чи ойр тулсан зургнуудыг хараад тэг хин бэ гэдгийг таашаа заяа. За энэ хин бэ? Юу уруулсан вэ? Жохон баг том уруулсан. За. Наачин
Нөгөө нэг амар хөөрхөн охин. Сэлмэг. Зүйтэй. Баяр үргээ. Байлаа. За болсон. Эмүүч. Зүг байлаа. Өвстэй эмүүч таашаа. За. Эндээ. A few moments later. За би чамд хүүлж өгөө заяа. За. Манай сургуулийн багш байгаа. Хөөе. Яна би багтныхан царайг сайн мэдгүй. A few moments later. За өшөө бүрд хүүлж өгөө заяа. За англи хэлний багш ээ. Одоо л агшаа. За зүйтэй. Би зүгээр асууж болох. Энэ бүжгээнгүй. Тий. Энэ эрэгтэй юу? Тий. За би мэдчихлээ. Инстаграмаар мэднэ. Ингээд үгүй харин мэднэ. Манай найзад краштай дэсэж. Заргалан гинэ баяр жаргал юм байна. Жаргал баяр. Яа, тэглээ шүү дээ. Карантинаар юу хийж ин да? За би карантинаар зураг зурсан, хөвчмөө амар тавцсан. Байрныхан дор хаяа гард суугаал. Шинэ юм сурсан уу гоё? Хоёр зүгээр нэг мэл аяд сурсан. Карантинаар амар сайхан амарсан. Санаа зовоо юм хийж хэлнэ. Одоо л хэцүү. Сүүлийн асуулт заяа. За сүүлийн асуулт. Юм бүжигт одоо ингээ удахгүй орох байгаа хүүхдүүдсээ сонирхож байгаа хүүхдүүд эсвэл яг одоо байгаа энэ жоохон баг хүүхдүүдэд өгөх зөвлөгөө байна уу цаашдаа яах вэ? Нэгэнтээ сургууль руугаа орсон болохоор аль болгосон энэ мэрэгчлэрээ тууштай яваарэ гэж хэлмээр юм. Тэгээд яг энэ хөгжмөө тоглохыг хүсдэг энэ хөгжмөдөө дуртай л байх юм бол энэ хөгжмөрөө цаашаа олон жил ингээд хичээллээрээ хэрвээ яг одоо ингээд дургу сонирхоод хэрэг өөрийнхөө тохирсон зүйлийг аваарай гэж хэлнэ. Томаа ингээд орчоод сургуулаас гармаар байна, таалагдахгүй байна гэж зөндөө олон хүмүүс амар их цаг алдсан байгаа болохоор тэр амар гонхтой байдаг. Ер нь бол ихэнх хувь тийм байдаг болохоор зөвлөмөр байна. За тийм маань одоо ярилцлага маань одоо үгээр өндөрлж байна. За тийм бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай.